2021 оны 4 сарын 2-ны эрүүл мэндийн сайдын тушаалаар эрх шилжүүлэх тушаалаар манад ковидын үеийн зарим онцлогыг худалдаа авах чиг үүрэг даалгавар өгөгдсөн. За энэний дагуу таны түрүүн хэлжсэн онцлогыг бол манайх худалдан авалтыг яаралтай зохион байгуулж хийх үүрэг даалгавар авсан. За ингээд тухайн үед 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарлаад явж итэл тендерийг цуцал бүгд найрамдах хятад ард улсдах элчин сайдын ямаар дамжуулаад 200 мянган ширхэг онцлогыг яаралтай онгоцоор ав гэдэг үүрэг даалгавар өгсөн. За тэгээд тухайн үед бол бид нар 5 хоногийн дотор онгоцоор тээвэрлж авчираад дөнгөж агуулгатай буулгасны маргааш дахиад 200 мянган онцлог. За нэг нэмэр дуустал хариулж байгаа. Дахиад 1.5 тэрбум төгрөгийн онцлогыг худалдаж авах. Тэгээ хоёр дахь удаага өөрөг өгсөн. За тэгээд тухайн үед бид нар үнэлгээний хороогоо ажиллуулсан. За үнэлгээний хороо тухайн онцлогыг үнэлж үзээд эрүүл мэндийн сайдын дөнгөж 4 сарын 20-нд батлагдсан тушаалаар мэдрэг чанар төрөвчлсөн онцлогын хувьд 99.9-өөс дээш байх ёстой гэсэн тушаал байсан. За энэний дагуу бол энэ онцлогоор энэ шалгуурыг одоо нийцэхгүй байна. Тэгэхээр бид нар худалдаж авах боломжгүй байна гэсэн хариулт одоо дүгнэлтийг өгч ирсэн. За энэ талаар би эрүүл мэндийн сайд инх бол сайдад бол танилцуулж ирсэн. За тэгэхэд бол сайдын тушаалаа засчнаа над худалдаа авалтаа хий гэдэг үүргийг бол өгч ирсэн. За ингээд нарийн судлаад үзэхэд бол тухайн онцлогын мөнгийг бол эрүүл мэндийн яамнаас 2.4 доллараар тооцоод 480 мянган долларыг 3 сарын 28-ны өдөр тухайн хятадын компани руу шилжүүлсэн байсан. За яг манайхыг худалдаа авалт хийхийг бол 4 сарын 12-нд бол одоо үүрэг өгөгдөд хийж исэн. За тэгээд зарлагдсан тендерийг бол цуцалж исэн. За тухайн үед лабораторийн салбар зөвлөл бас энэ онцлогоор дээр дүгнэлт хийгээд мэдрэг чанар нь бол 20% юм байна. Өөрөөр хэлбэл ковидтай улаан бүсд байгаа өвчтнүүдийн одоо 10 өвчтний 8-ыг нь илрүүлж чадахгүй байна. 2хан өвчтнийг илрүүлж чадж байна. Ийм учраас бид нар ер нь цаашд энэ онцлогыг авах боломжгүй юм байна гэдэг дүгнэлтийг гаргаж ирсэн. За энийг үндэслээд бид нар бол цаашид энэ худалдаа авалтыг бол хийх боломжгүй гэдэг одоо үнэлгээний хорооны дүгнэлтийг эрүүл мэндийн сайдад хүргүүлж ирсэн. За үүнээс холбоотой эрүүл мэндийн яамны зүгээс бол маш их хэмжээний дарамт шахалтууд бол ирж исэн. За тэгээд ингээд шаардлага хангаагүй худалдаа авалтуудыг одоо бид нар шахалтаар одоо худалдаа тавцсан эмнэлгүүддээ тараацсан. Одоо энэ асуудлыг яах юм бэ гэхээр хэн ч хариулт хэлж чадахгүйсэн.